дөрвийг За усамын тэрэлсэн сумын багийн төвчлийн барьцаг Ордон соёлын урлагийн түрүү маань шагналыг за их очрын өр хүүхдүүд за өнөөдрийн барьцаглагын хурдан шандас соёлын урлагийн дөрвийг байгаа байна. За самбоогийн шагнаж байгаа. самбоо За өр хүүхдүүд цогоохыг үрж байна. Цогоо өнөөдрийн барьцаглагын за их очрын өр хүүхдүүд за соёлын айргийн тав айргийн дөрвийг мөн ялгаа авахгүй цогоохын гэрүүлийн зүгээс нэг сая төгрөгөөр байж байгаа. Тэгээд энэ за амун үзүүний шагналыг маш их баярлалаа. за цэдэн малжир өр хүүхдүүд бас амун үзүүний мөрний шагналыг тааж байгаа юм байна. За айргийн 3 дэрсэн мөрний шагналыг Эрдэнэ мэлгийн өр хүүхдүүд Эрдэнэ мэлэг соёлын эрхэм мөндөд хөвж танаа үндэсний баярлалаа. Эрдэнэ мэлгийн гэрүүлээс айргийн 3 дэрсэн мөрний шагналыг тааж байгаа юм байна. 100 жилийн нөө харьцаа жилийн баярлалын соёлын уралдаанд хөрөн төсвийн соёлонтой за айргийн 3 дэрсэн мөрний шагналыг сая төгрөгөөр байлж байгаа юм байна. Бүхий зүйл чим моцгодоор байлж байна. Бэхөчрийн хань өр хүүхдүүдийн зүгээс хардуулж байна. За айргийн 4 дэрсэн мөрний шагналыг за самбугийн цогогийн гэрүүлээс за соёлын аман үзүүг 4 дэрсэн мөрний шагналыг тааж байгаа юм байна. За 5 дэрсэн мөрний шагналыг бас самбугийн цогогийн гэрүүлээс мөн сая төгрөгөөр байлж за манай соёлын мөрний шагналыг байлж байгаа юм байна. Тэтгэж байгаа бол айргийн 3-ыг Сэрэнгийн Эрдэнэ мэлэг харьцаа хичээлээ чухал сургуулийн цэцэрлэгийн нэрөө одоо миний аав тэдний өргөөхөд миний за өнөөдрийн усамын тэрэлсэн харьцаа багийн 100 жилийн 40 жилийн байр наадмын Ордон соёлын урлагийн түрүү мөрний шагналыг бэх очрын хүүхдүүд мотоциклээр шагнаж байгаа юм байна. За бэх очрын хүүхдүүд түрүү мөрний шагналыг мотоциклээр шагналсан бол за амун үзүүний буур соёлын шагналыг Сэдэн малжирын өр хүүхдүүд за буурал мөрний шагналыг дааж байгаа юм байна. За айргийн 3 дэрсэн мөрний шагнал буюу Эрдэнэ мэлгийн өр хүүхдүүд Эрдэнэ мэлгийн гэрүүлээс айргийн 3 мөрний шагналыг сая төгрөгөөр байлж байгаа юм байна. За айргийн 4 5 мөрний шагналыг самбугийн цогогийн гэрүүлээс айргийн 4 5 дэрсэн мөрний шагналыг тус 500 мянган төгрөгөөр байж шагнаж байгаа юм байна.